Дархан уул аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 1986 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа та бүхэнд улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Төрийн ордонтой танилцж байгаа нийт иргэдтэй улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Өнөөдөр бол за 1000 орчим хүн бол одоо төрийн ордонд танилцчих. Бүтэн жилийн хугацаанд бол одоо тийм 35 мянгаас 38 мянга орчим хүмүүс төрийн ордонтойгоос ингэ танилцдаг. Энэ ордондоо танилцах хөтөлбөр маань ерөөсөн үн төлбөргүй. Төр амгалан бол түмэн амгалан гэж хэлдэг. Одоо төрийн ордон маань ард түмэндээ нээлттэй болсноор бас одоо төрийн этник ард түмний этник дүүрэн болно гэж үзэж байна. Монгол төрийн одоо биелүүлсэн хамгийн сайхан уран бүтээлүүд уран зурагтай Монгол зурагтай танилцлаа. За тэр зурган дээр байдаг одоо үйл ажиллагааны тэгвэл төрийн ордны одоо хүмүүс одоо бидэрт маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн. Төрийн ордондоо хүндэтгэл үзүүлээд ингээд өнөөдөр төрийн орднороо айлчилж байна. Тэгээд маш сайхан санагдаг орох болгонд ингээд сэтгэл огшиж ингээд маш гоё ингээд юм сэтгэл төрдөг. Хурлын гишүүдийнхээ одоо өдөр тутмын хийж байгаа үйл явдлуудыг бас талдаж харж аян одоо хүмүүсийнхээ сэтгэлтэй сайхан байж байгааг харлаа. Монгол төрийн их одоо хурлын танхим Монголын түүх уламжлалтаа танилцуулж төрийн ордонд оролцсон сэтгэл хөдлөл маш өндөр байна. Энэ төрийн ордонд одоо ангийнхантайгаа ивж төрийн үйл ажиллагаа яаж явагддаг талаар одоо ангийнхантайгаа судалж мэдээ төрийн ордныхоо түүхтэйгээ танилцахад бол таатай байна. Бид нар Баянгуравгийн Сакс 81 оны 8 дугаар ангийн 2 ангийн одоо ихэд хүмүүс ирсэн байна.